Сайн байцгаана үзэгчдээ. За өнөөдөр Монгол улсын шинэ үндсэн хуулийн өдрүүд энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа. Энэтэй холбогдуулж өнөөдрийн ярилцлага та бүхэнд төлөвлөж байна. За манай нэвтрүүлэгт бол улсын бага хурлын гишүүн Эргэн Ламжив гэдэг нэрээрээ монголчууд сайн мэдэх энэ эрхэм оролцож байгаа. За түүнээс гадна хууль зүйн ухааны доктор Гүн Бэлэг. За манай нэвтрүүлгийн уламжлалаар бол зочин хөтлөгч доктор Үлзийбаатар бид энэ та бүхэнтэй ярилцлага хийх юм. Тэгэхээр өнөөдөр бол Монгол улсын шинэ үндсэн хуулийг баталсны маргааш өдөр гэж хэлж болох юм тийм ээ. Тэгэхээр энэ шинэ үндсэн хууль маань ямар улс төр нийгмийн нөхцөл байдалд үүсв? Ямар шаардлагын үүднээс шинэ үндсэн хуулийг 25 жилийн өмнө бий болгож байсан бэ? Эндээс яриагаа эхэлье. Бодвол социалист орны маань юу бол энэ хүйтэн дайны өрсөлдөөнд өрсөлдөгчдөө ядагдсан гэх юм эдийн засгийн хувьд. Үзэл сурталын хувьд ч гэсэн бас хүнд байдалд ороод ингээд давхар кризис болсон 90-ад онд бол. Тэгэхээр 84 оноос үдээ Горбачев гарч ирсэн чинь. Тэгэхээр энд бол перестройкийг социализмаа сайжруулах тухай асуудал. Ил тод байдал тийм ээ. Өөрчлөлт байгуулалт гэдэг ийм гарч ирсэн. Тэгээ би тэр үед ч манай их сургуульч бас аминда их улс төржидэг яриа хөгшчүүдийн яриа энэ төр ихтэй тийм газар байж л та нэг яриа. Энэ Горбачев Хрущевтай адилах юм аа. Тэр үеийн хэлдгэр бол суурдаг хэд нөхдөд л. Тий. Бид нар сонсч илээ шүү дээ. Энд чи нэг унанда Хрущев шиг гэсэн. Энэ үйл итгэсэн байдал Батмахгүй төвшөнд л байсан хэрэг шүү дээ. Ерөнхийдөө улс төрийн удирдлагын дээд төвшөнд ерөнхийдөө хуваагдмал байдал далд хэлбэрээр ч гэсэн бий болсон. Өөрөөр хэлбэл перестройкт хандах асуудал дээр бол улс төрийн хувьд бол тэнд хагарал гэх юм үзэл бодлын юм л да. Тэг үзэл бодлын зөрчилдөөн үүсэх бодтой хөрсөл энд байсан. Тэгээд жишээлбэл Бадамсан бүчи бол ховдод анхны жигсаал хийж нар чинь бүр хамгийн анхны жигсаал хийсэн улс шүү дээ. Улс төрийн тавчаа огцор гээд. Тэгэхээр би та нарыг энэ хагарал бол байна шүү дээ, тий. Миний уур нөлөө бол танай тэр ховдын юунд ихсэн юм шиг надад санагддаг байхгүй юу? Тэр ховдын хайзгаар. Ховдод би ч 89 онд ховдод төгссөн. 89 оны намар анхны цуглаан болсон. Тэгээ энд бол үндсэндээ улс төрийн давчаа огцор гэдэг тийм их сүржин бөгөөд тухайн үедээ зүрхлэмгүй тийм л лазон гарч исэн газар. Тэгэхээр энэ нь бол өөрөө 88 оноос эхэлсэн шиг санагдаад байдгийг надад. Ерөнхийдөө нэг Унгар, Чехад төгссөн, Оросд төгссөн, энэ Улаанбаатар хотоос очсон шин соргог философи түүхийн багш нар, утга зохиолын багш нар их очсон. Тэгээ тэд нэр бас л нэг ёсонд нийгмийн шүүмжлэх тийм давлгаа байсан учраас цуурхдаг. Тэгээ ерөөсөө энэ нийгмийг өөрчлөх хэрэгтэй. Үзэл санаа чөлөөтэй байх ёстой гэж. Тэр үдгийг л 87 оноос ховдод анхны иррационалист зохиолчд гарсан юм. Нөгөө модернист гэж хэлж байна. Хөрөнгөтний харгас урсгал юм. Тэрний төлөөлөгч нь би л дээ. Тэгээ тэр үед оюутны зөвлөлийн дарга тэр 87-88 онд байхад электоратын зөвлөл буюу сургуулийн захиргаатайгаа оюутны эрх ашиг хамгаалж шүүмжлэлт хурал зохион байгуулдаг. Иймэрхүү хэлбэр үүссэн байсан үе. Тэгэхээр энэ хаа сайгүй л тийм юм байжээ гэж. Залуучуудын дунд ч гэсэн тийм байлаа шүү дээ. Одоо жишээлбэл 87 оны үеэс жаах болоод тэр нөгөө Кавантууны бүлэг тэргээл энэ залуучуудын дунд ийм янз бүрийн тэр бэрэг данс гэл янз бүрийн гудамжны үүжийг хийдэг жөлөөтэй болоод 11 сонирхдаг тийм. Тэгээд нэг байгаа байдалтай шүүмжлэлтэй хандаад эхэлсэн тийм. Тэгэхээр ингээд үндсэн ярилцлагынхаа үндсэн хэсгэр ороо гэж байна. Түрүүн Гүн Бэлэг доктор бол хэллээ шүү дээ. Нийгмийн яа харахгүй өөр сонголтын нөхцөлд Монгол цаашаа ирээдүг яаж сонгох толгомдсон учраас үндсэн хуульд 92 онд хүрсэн юм а гэж. Тэгэхээр үндсэн хуулийг бол та батлалцсан хүний нэг. Улсын бага хурлын гишүүн байлаа. Тэгээд энэ бол ер нь ямар үйл явц яваад өнгөрсөн бэ гэдгийг нийт манай үзэгчид бол нэг тийм бага мэдж байгаа байх. Олон хүн мартсан байх, залуучууд нь мэдэхгүй байх. Ер нь юу болсон бэ? Үндсэн өөрчлөх гэж байна гэхэд ямар давлгаа үүсв? Би наадах чи ядгүй оршил хэлмээр байна.
Яагаад тэгэхээр бид нар ч яг Монгол улс тусгаар тогтносон улс байсан. Тусгаар тогтнолын хувьд бол би үндсэн хуулитай холбож ярих жаахан дургүй байдгийг. Тусгаар тогтносон тэртээ тэргүй байсан. Манайх яг зөвлөлтийн дагуул улс байсан бол үнэн. Хараад гэж хэлж болох л байх тийм. Тэгэд яагаад хидэд зөвлөлт холбоот улс маань биднийг хайсан бэ гэдгийг би ойлгох ёстой гэж боддог байхгүй юу? Хидэд хайсан. Тэгэхээр манай чимс перестройкийг хийх ёстой гэд мэдээж ирэх ханаас перестройк хийдгүүлэх гээд байсан л да. Тэгээд тэр перестройк хийх юуг бол аюулыг хамгаалах байгууллагын шугамар зохион байгуулсан гэж би ойлгодог. Тэгээд зөвлөлт маань өөрөө тэнд асуудал тавилаад Монголтой мантай болоод зарим нэг байсан мэдээлэлээс яхад за одоо та нар өөрснөө мэд бидэнд хамаагүй боллоо явуулсан гэж би ойлгодог байхгүй юу? Ер нь логикийн хувьд бол зөвхөн логикийн хувьд биш. Юм бодитойч тийм байсан гэж юу? Ерөнхийдөө одоо энэ дотроос нь хөдөлгөх нэг тиймэрхүү арга хэмжээнүүд явагдаж байгаа. Тэгээ перестройк өөрөөр хэлбэл асуудал их өрнөд дотоод их зөрчил өрнөд. Ингээд нэг хэсэг Монгол байна шүү дээ. Өөрөөснөө шийдэх нэг л юм. Үлэн жилийн нар гэж яриад байдаг шүү дээ. Үлэн жилийн нар. Тэгэл энэ дээр л манай одоо нийгэм ажиллаж л дээ. Бомбли доктор ерөнхийдөө одоо ямар шүү байдлаар одоо нийгмийг хамруулж намууд гэдэг юм үзэл санаанд оролцож энэ хуулийг одоо өмсөн шинэ хуулийг одоо бий болгоход ямар шүү үйл явдал үргэлжлэн байдаг вэ? Бид бол одоо борлуулалтынхаа үгийг сонсоод юм уу эсвэл бидэнд өвлөгдөж ирсэн ном судраас харж байгаа шүү дээ тийм ээ. Тухайн чинь бид нар нэг 10-аас 12 настай хүүхэд л байсан байна. Одоо миний хувьд бол 12 настай хүүхэд байсан. Тэгэхээр яг би ном зохиолоос хүмүүсийн ярьж байгаас харахад бол Монгол улс даяараа итгэвчлэн оролцсон. Энэ үндсэн хуулийг баталгаад. Бүгдээрээ энэ яг юу болох ч вэ гэдгийг бүгдээрээ анхаарч сонирхсан. За санал асуулга хэлэлцүүлэгт их идэвхтэй оролцсон. Хэд 300 мянган хүн гэдэг үлээ 900 мянган хүн гэдэг үлээ амжгаа. Надад чийж итгэлгүй. За нэг тийм байх. За тэгвэл та одоо их олон тоотой хүмүүстэй уулзсан, тийм хүмүүсийн саналыг авсан гэсэн юм тоонод бол байгаа. Тэгээд харахад бол одоо ингээд бодоход бол ерөөсөө бүх нийтээрээ одоо хилэлцэж бүх нийтээрээ чөлөөтэй одоо нөгөө эрх чөлөө гэж яриад байгаа тийм үү? Эрх чөлөөгөө эдлэж тэгээ өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлж түүнээсээ бас нэг сэтгэлийн ханамж авах юм боломжийг бүрдүүлсэн хууль. Энэ үйл явц бол өөрөө Монгол хүн бие Монголын эзэн гэдгийг язгуур эрх ашгаа ойлгож уг чанараараа тийм бахархах тийм сэтгэлгээ өгсөн их томоохон үйл явц болсон гэж байна. Яг л энэ бөмбөлгийн яг залуучуудын үед бол яг бид нар энэ насан дээр байлаа шүү дээ. 30 гарч ирсэн. Тэр үед чи юу гэхээр бид зөвлөлтөөс салжлаа л гэсэн нэг тийм том заахан уур амьсгал их байлаа шүү дээ. Одоо хамгийн сүүлчийн удирдагч манай Батмухгүйг бол зөвлөлтийн оролцоотойгоор тэр засгийн намын эрхэнд тавьсан шүү дээ. Зөтөн болгоог зөвлөлтийн оролцоотойгоор авч хайсан. Дандаа Москвагийн хараад байдал руу ламжуугаа хэлээд байна да тий. Бидний үүлэн жилийн боломжийг олж хартсаа тэг хөдөлсөн. Бидний хувьд ч яг л тийм юм байсан тий. Яг Батмухгүйг тавьсан асуудал нь бол оролцоотой байсан уугүй юу? Монголчууд өөрснөө шийдсэн байж магадгүй би мэдэхгүй л дээ. 84 оны явдал тийм ээ. Хэрвээ одоо баримт байдаг бол хэлвэл их сайн байна. Хэнийг тавих уу гэдэг дээр бол Батмухгүйгаас санал болгоцсон байна шүү дээ зөвлөлтийн тал. Тэгэхээр чинь бид яг өөрийнхөө удирдагчийг өөрийнхөө мэдлэр тавьж исэн үе бол явж 90 онтой л залгах гэдэг байгаа байхгүй. Тэгээд 92 оны үндсэн хууль батлагдж хэлэлцэж байх үеийн ямиг одоо би залуу сэтгүүлч байсан бас нэлийн мэдх юм л да. Өөрөөр хэлбэл Монгол улс орон даяар том төвийн хэвлэлүүд бүгд санал асуулга явуулсан. Аймаг орнууд хуралдаж, сум болгон хуралдаж саналуудаа явуулсан. Хувь хүмүүс захидлуудаа явуулсан.
давхарсан доогоор хэдэн мянгач байдгийг хэдэн зуун мянга гэж хэлдэг нь энэтэй холбоотой байх. За нөгөө тэгвэр 470 хүн одоо сум орон болгоны депутат төлөөлөгчид ирж энд 2 сар гарan одоо хэлэлцэж ерөөсөө улсаа цоо шинээр одоо байгуулж шинэ хандлага одоо юм бий болгох гэж гэсэн ийм их том одоо давлгаа үйл явцал одоо болж ирснийг санаж байгаа юм. За энэ хууль энэ дээр би Ламзуугаас асуугаад яг сансан дээр шүү. Бүгдийг өөрчлөх гэдэг нь шүү дээ монголчууд. 92 онд. Тий одоо 89 оноос хойш ингээл үндсэн хууль батлагдтлаа. Үндсэн хуулийн төсөл их цааз гэдэг нэртэй төсөл хэлцэгдээл явсан тий. Нөлөө хожуу үндсэн хууль болсон байгаа. Тий их цааз. Бүгд найрамдах Монгол ард улсын их цааз гэж. Тий хуучин уламжлалаар яваал гэсэн. Тэгэхээр чи одоо ингээд сая Бадам сум хуулиар 470 гаруй депутатууд сурам цуглаад хийсэ. Тэгэхээр чи нөгөө яг ямар үзэл санааг тойроод энэ үндсэн хууль яригдээд байсан. Нөгөө социализмыг сайжруулна гэж бид их удаа явсан шүү дээ. Ярьсан шүү дээ, тий. Энэ чинь юу гэхээр нөгөө нэг засгийн эрх нь бол тэдэнд очих ёстой гэж бодож байсан удирдлага гэж би нэг юм яриад байна шүү дээ. Энийн чинь шахалт их хүнд. Ер нь одоо баг хурлын тэр чинь цааш нь харуулчих гэсэн байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол улс төрийн тэр уур амьсгал одоогийн улсуудын ярьж байгаа шиг юм байгаагүй. Аюулын төвшөнд хэлж байгаа цаана бол улс төрийн их том тэмцэл явагдаад байсан гэсэн үг байна тийм үү? Дэлхийн нийт өөрөө хүйтэн дайны үед нөгөө хоёр лагерт хаваагдчихсэн. Тэгэхээр нэг лагер нь буюу Монгол улс өөрийнх нь нөлөөлөлд байсан нэг лагер бол өөрөө эдийн засгийн хүчин чадлаг болж нурж эхэлсэн. Тэгэхээр ингээд нурж эхлэхээр нөгөө төрөөс иргэдэд олгодог нийгмийн халамжийн асуудал, за цалин тэтгэвэр нь өөрөө хүрэлцэхгүй байх, за нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аж үйлдвэрлэл гэдэг бүх эдийн засгийн боломжууд өөрсдөө хомигдоод эхлэхээр нөгөө өрхөд байгаа, гэрт байгаа хөргөчөө онгойлгохоор байх ёстой зүйл байхгүй болдог. Хүүхдтэй гэр бүлдээ авж өгөх зүйлс нь өөрөө хомсдож эхэлнэ. Тэгэхээр энийг ингэж барьж исэн тэр эдийн засаг өөрөө байхгүй болоод эхлэхээр хүмүүс яах вэ? Ямар нэгэн шин гарц хайч эхэлнэ. Гэр бүл дотор өөрөө нөгөө эдийн засгийн бололцоо байхгүй болоод эхлэхээр тэр хүмүүс хаашаа явах вэ гэдэг хааш нэг зүг чигээ олох хэрэг болно да. Тэгэхээр энэ зүг чигээ олохын тулд бол хүмүүс маш олон ургалч үзэл гаргалсан. Олон ургалч үзэл гэж ярьж байгаа. Энэ олон ургалч үзлийн илэрхийлэл нь бол нэг хэсэг хүн арай нэг боловсон хэсэг нь бол зүгээр уур цухлаа гаргадаг. Нөгөө хэсэг нь яг гэмт хэрэг үлдэж эхэлдэг болно. За ингээд гэмт хэрэг үлдэж эхлээд нийгэм өөрөө амар тайван байж ижил тэр улс ч өөрөө оршин шүү дээ. Тэгэхээр амар тайван байх тэр нөхцөл бүрдэхгүй болсон учраас хаа нэгтээс яг нөгөө хонглын үзүүрт гэрэл гарна цуснаа гэж ярьжсэн шүү дээ, тийм үү? Яг тэрэн шиг чиглүүлэгч одоо алтан гад сод гэдэг юм арай яруу найргаар хэлчих. Тийм алтан гад содл хэрэгтэй болсон байхгүй. Тэгэхээр нийгмийг тэр бүгднгийн одоо хөтлөө тэрэндээ итгэж үнэмших зүйл болгохын тулд энэ үндсэн хуулийг гаргах нь өөрөө шаардлагатай байсан л гэдэг. Удирдлагаа солилцоход бүх юм сайхан болно гэсэн уур амьсгал их байсан шүү дээ. Нам гэдэг одоо нэг юм дарангуй хүчин байна. Тэрнийг удирдах байгаа улс төрийн төвчөөний 11 хүн тун зүүн бүлэг хэсэг юм дарга нарын давхраа. Тэгээд энэ 80-аад оны дунд үеэс эхлээд энэ дарга нарын эрх юм би хязгаарлах чиглэлээр их нэлээд хэд юм иргэдийн шахалтар хийгээд эхэлсэн шүү дээ. Дарга нарын номер машины дугаар улаан байсан. Тусдаа. Тэрийг цагаан болгосон жишээлбэл. Тусгай дэлгүүрт үйлчлүүлдэг байсан. Тэрийг нь валиулсан жишээлбэл ингээд иймэрхүү эрх хүмүүс тодорхой бүлэг хүмүүсийн тэр ямбруу, эрх ямбруу хүмүүс өмчлөлт хандаад эхэлсэн. Тэгээд энэ дарга анги давхраа гэж бий боллоо. Дарга ангийн давхраа элит хэсэг бий боллоо гэж жүүмжил бий болсон. Энэ чинь бол одоо перестройктой холбоотой л үр гаргаад ирсэн байгаа л та. Тэгээд энэний явандаа ингээд явсаар байгаа тэр хүмүүсийн хэлснээр энэ нөгөө систем нураад унчихсан. Тэгээд өөрөөсөө хаашаа явах вэ гэдэг дээр бид өөрсдөө толгой мэдээ шийдэх хэрэгтэй болсон. Тэгэхээр энэ дунд чинь бас 2-3 тийм бүлэглэлүүд үүссэн байгаа юм л. Нэгэн хэсэг нь хуучин хэвээрээ тэр зүйлээ хадгалаад явах. Тэгвэл амжуугаа ярьсан да. Яг ингээд үндсэн хуулийн төсөл хэлэлцээ батлахад тийм үү. 2 одоо 3 хэсэг байсан. Улс төрийн хурц уур амьсгал байсан. Ямиг бол одоо ингээд яг болж байсан тэр үеийн уур амьсгалыг одоо миний сэтгэлд их тод үлдсэн байдаг юм аа. Үзег улсууд бол одоо ингээд нэг л сайхан
бүгдээрийн 100% Монголын ард түмэнд дэмжээл давхиад байсан юм шиг ярих юм бол тэрэн шиг гений юм байхгүй. Мэдээж монголчууд чинь их консерватив хүмүүс. Одоо шинэ хүмүүс гарч ирлээ гэдэг тэднийг дуурайна гэж бүр ганжинж. Юу хийх гээд яах гээд байгаа юм тэгээд эргэлцсэн байдалтай л байгаа шүү дээ. Тийм явдал болсон юм аа. Социализм шинжлэх суурин дээр нэг хэсэг та байна гэж хэлж байгаа нэг. Нөгөөх нь бол эр шинжлэх гэдэг шүү дээ. Тий. Үндсэн хууль. Тэгэхээр тэр үндсэн хуулийн төсөл эхлээд боловсруулах, бий болохдоо ямар хуу төсөл хэмжээнд хийгдсэн байсан. Тэр социализмын одоо хуучин уламжлалыг авч хадгалсан тэр төсөл байсан нь юу? Гаднаас консультац авч байсан. Техник тусалцаа гэдэг чинь хууль ёсны шүүх гэрман чадаас. Тий. Нүүбийн гишүүн орон бол нүүбээс техник тусалцаа авдаг. Нүүб яа техник тусалцаа үзүүлдэг үү гэхээр жинхэнэ одоо тийм их ардчилсан орны үндсэн хуулиар хуулиуд тавигдах ерөнхий одоо шаардлага ямар байдг вэ? Манай төсөл дээр одоо саналаа өгдөг. Тийм зөвлөгөө бол тэр юунд ч яг өгсөн. Үндсэн хуулийн нөгөө боловсруулах комисс. Тий. Тэгэхээр би ингээ хожим ажиглаад байхад үндсэн хууль судалдаг байдаг гэд олон улс ярьж байхдаа тэр үгээрээс ярьдаг байхгүй. Тэрнийг манай дотоодоос гарсан цэвэр үндсэн хууль шиг. Доктор энэ судлаад үзэхэд за шээ юухээр одоо энэ үндсэн хуулийг өмнөх тэр үндсэн хуулийн нэмэлтийн хуулиас салгаж ярих нь ёсгүй юм байна. Одоо 90 оны хавар. Тий, 90 оны 3 сар. Тий, үндсэн хуулийн нэмэлт бүлэг хийсэн шүү дээ. 90 оны хавар. 90 оны хавар. Энэ чинь өөрөөр хэлэх юм бол сонгуул Монголоос өмнө одоо нөгөө захиргаалтын тогтолцоо гэж ирээд байдаг. Тэр үеийн депутатууд баталсан. Өөрөөр хэлэх юм бол хуучин үндсэн хууль чи юу төгсдөг байсан гэхээр энэ төрийн эрх бол одоо үйлдвэрчний эвлэлүүд шилжсээр байгаа төр байх шаардлагагүй болох юм аа гэд төгсдөг байсан. Хуучин үндсэн хууль. Одоо өмнөх үндсэн хууль бол. Сая нэмэлтийн хууль бол юу гэхээр одоо парламентыг бол хоёр танхимтай болгоно. Ерөнхий сайд, сайд нарын зөвлөлийн дарга гэдэг байлаа шүү дээ. Одоо ерөнхий сайд, ерөнхийлөгч энэ төр оронтой болгоод хоёр танхим бий болгоод тэгээд тэр нэмэлтийн хууль бол юу гэж төгсөж байгаа гэхээр одоо Монгол улсын юу бол ардын их хурлууд одоо энэ шинээр байгуулах ардын их хурлууд яах вэ гэхээр Монгол улсын юу бүгд найрамдах Монгол ард улсын үндсэн хуулийг шинээр боловсруулж батлана гэсэн даалгавар өгсөн байдаг. Бүх юм чинь нэмэлтийн хуулиар. Намын удирдан чиглүүлэх 20 литр авч хийсэн. Би тэгээд сандгийн тэр захиргаалтын чим батлахад амархан байлаа шүү дээ. Одоо бол юм батлахад маш хэцүү тийм ээ. Бүгд энэ тэмдэглэлсүүд бодсоноогоо илэрхийлээд байдаг. Тэр үед одоо цөөхөн өдөр оролдоод л ясан да нэг 2 өдөр болсон. Би одоо сандгийн дээд шүүхийн дарга байсан. Одоо сүүл цэцгийн гиш байсан. Ирэнчин. Ирэнчин нэлээд их нарийн юмнууд асуугаад тийм ээ тэр хуулийн иргэн тойрон тэгэд байсныг сандгийн би бол дотроо гэхээр энийг хурдан батлаасаа гэд унагч хүйдэ гэсэн сэтгэлтэй одоо их сургуулийн тооны багш шүү дээ. Тийм байдалтай байдаг гэсэн тэгээд батлсан юм. Тэгэхээр тэр нэмэлтийн хуулийн үндсэн санаа бол хаана бий болсон гэхээр улс нэг үйлсгэлэнгийн дараа одоо нэг шинэ хүчнүүд гарч ирсэн хөдөлгөөнүүд одоо намууд тийм нам хөдөлгөөнүүд тэгээд одоо хуучин одоо чимдгойг тойроод тэнд өгөхөр нэг тэр нэмэлтийн хуулийн үзэл санаан дээр тохиролцсон. Тэгээд тэр нэмэлтийн хууль орж батлагдсан хэрэг. Өөрөөр хэлэх юм бол одоо юу гэх юм эрх барьж байсан хүчин одоо шинэ эсрэг үүсгэгч нар хамтарч юм хийсэн одоо гайхалтай үр дүн гэж би хэлмээр байна л да. Тэгэхээр яг одоо тэр энэ шинэ үндсэн хуулийн чинь энэ саяны нэмэлтийн хууль дотор жинхэнэ одоо бидний нөгөө ирээдүйд хийх гээд байгаа тэр Монголын нөгөө нийгмийн чинь суурь дэвсгээр үндсэн санаанууд л явж ийсэн гэсэн нэг юм байна да тий. Одоо хоёр танхимтай парламенттай болсон, улсын ерөнхийлөгчтэй болсон. За ер нь хууль зүйн
техник талаасаа гэдэг юм хууль зүйн их сурвалжуудыг ашиглаж таарна да. Тэр Улзеотор багшийн асуултанд дээр гарч ирсэн тэр. Ер нь зөвхөн германууд ирээд байгаа эсвэл англиуд ирээд байсан үү гэдэг. Тэгэхээр ер нь дэлхийн нийт чинь бол Ром, Германы, Англи, Саксоны гэж ерөнхийдөө эрх зүйн тогтолцоо, эрх зүйн техник нэг хоёр хэсэгт багтчихж байгаа юм л да. Одоо 10%. Тэгэхээр энэ аль нь бол энэ одоо үндсэн хуулийн ихийг өрж исэн улсууд аль алинаас нь санаа оноог сонссон байдаг. За нөгөө талаас нь бол бид нар бас нөгөө төр засны төвхөн уламжлал гэдэг үүднээс Монгол улс одоо Монгол улсын язгуурын эрх ашиг юу юм? Монгол улсын иргэн ямар онцлогтой юм? Монгол улсын одоо баруун хязгаар зүүн талд байгаа улсууд өөрийн гэсэн онцлогтой байна уугүй гэдгээс энэ зүйлсүүдийг бас нэлээд сайн тусгаж чадсан. За мөн зөвхөн Монгол улс ч өөрөө дэлхийд ганцхан байдаг улс биш учраас энэ олон улсын ерөнхий чиг хандлага байна. Нэгдсэн үндэсний байгууллагын барьж байгаа бодлого нь юу байна? Энэ тусгаар тогтносон улсад хүний эрхийг хэрхэн яаж хангах вэ? 1948 он гээд за 1966 оны энэ төргээд олон улсын эрх зүйн пактууд, конвенцууд байдаг л да. Тэр энэ тэрийг бол нэлээд наривчлан судлаад за суур зарчим бол Монгол улс өөрөө төрийн байгууламжийн хувьд бол нэгдмэл байх юм байна. Өөрөөр хэлбэл холбооны улс бол байж таарахгүй нэ. Холбооны улсад ямар шин чанарууд байдг гэдгийг жагсааж хагаад нэгдмэл улсад ийм шин чанарууд байна гэд нэгдмэл улсын хувьд бол Монгол улс илүү зохимжтой уламжлалаач харсан ийм байх юм байна гэд. За тэгээд бидний нөгөө нэг хамгийн сайн мэдих нөгөө бэлчээрийг хамгаалсан, мал аж ахуйг хамгаалсан зүйл залтууд байдаг шүү дээ. Энэ зүйл залтуудыг бол маш сайн тусгаж өгсөн. Бид чинь зүгээр шууд одоо хин нэгнийг одоо хин нэгэн улсын хуулийг их гоё юм байна гэж авчираа шууд наачаагүй гэдгийг эндээс үнслэгдэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо би Монгол улсын малчин хүн би ийм эрхтэй гэж тэр хүн малчин хүн мал аж ахуйн талаар дуугарч шатж мал сураг бол төрийн хамгаалтанд байна гэсэн. Энэ зүйл залтуудыг бол нэлээд сайн тусгаж өгснөөр ач холбогдолтой. Энэ хууль сая одоо та нар их ач холбогдолтой зүйл ярьлаа л да. Өөрөөр хэлбэл энэ 89 оны намраас ахгуулаад Монгол ардчилсан хөдөлгөөн одоо өрнөө цугсаал цуглаан одоо тэгээд энэ шинжлэгч үзэл бодол эсэргүүцэл одоо яриа хөөрөө хоёр тал болсон ингээд нийгэм хуваагдах шахсан ийм хүнд нөхцлүүдийг туулж ийсэн. Тэгээд улс төрийн давчаа үе тэр үеийн үндсэндээ хаант засаг унссан тийм ээ. Одоо үлсгэлэн зарласаар байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл ийм одоо жишээ нийгэм хугацаанд байдалд орох эсвэл одоо зэгцлэг онцгой шаардлагатай болсон үеийн тусгаар тогтнолын үндсийн хүний эрх орчин үеийн түгээмэл үндсийн зүйлийг сонгох ийм олон сорилтын өмнө туулсан үе дээр монголчууд их гоё нэгдэж гарчээ гэж энэ үндсэн хуулийг бол бид нэр гаднаас нь тэгж харж дүгнжил одоо бичих юм тийм ээ. Тэгэхээр та бол одоо энэ үндсэн хуулийг батлалцсан хүний хувьд ер нь бол одоо Монголдо ийм сайхан юмд одоо оролцоод миний амьдралын нэг том түүх бахархаж шүү гэж ер нь үздэг байц. Босод хүмүүс тэгж үздэг байх гэж боддгийн. Та энийг нэг үнэл цэгнэж арай тодорхой болгож үзэгчдэд өгнөж хэлвэл ямар шүү. Монгол хүний хувьд, оролцогчийн хувьд. За оролцсон нь бол одоо сайхан байлгүй яах вэ? Оролцохдоо яах муу оролцсондоо бас сэтгэл дундуур байдгийн. Гэхдээ би өөрийгөө цагаатах арга олсон доо. Ямар ч юмыг нэг мөр төгс хийж болдоггүй. Одоо ч гэсэн бид юм хийхэд одоогийн хүмүүс ч гэсэн юм хийхэд бас л адилхан байх болно. Хамгийн чухал нь юу гэхээр хүн тухайн одоо нийгэм бол тухайн үед өөрт нь тулгарсан асуудлыг боломжийн хэрэнд шийддэг байх нь өөрөө маш чухал. Тэгээд тэр чинь бол төгс биш гэдгийг анханасаа мэдж байх. Төгс хийж болдоггүй гэдгийг. Энэ бол одоо их чухал. Би бол өөрийгөө энэ талаас нь одоо юу гэж байгаа. Хамгаалах арга олцсон гэдэг юм. Энэ бол одоогийн хүмүүс ч гэсэн адилхан. Одоо ухсыг л бүх юмыг л чадчихна гэж бодож байвал тэрэн шиг ялангуяа энэ үндсэн хууль шиг ийм асуудлууд тийм болцоо байдгүй. Чивэл өөрөө тэр байгаа амьдарч байгаа нийгэмийг хийхэ бүтээгдэх хүн. Тэрнээсээ чи салж чадахгүй. Ирээдүйд саадуулах юм чи хийн. Яах вэ одоо тэгээд тэрний ч бас тухайн нийгэм янзлна биз гэсэн
ийм өнгөйстгээр нийгмийн асуудалд хандах нь өөрөө их том алдаа хийчихээс сэргийлэх чухал зүйл байдаг л гэж бодож байна. Одоо энэ үндсэн хууль, шинэ үндсэн хууль Монгол улс одоо бүгд найрамдах Монгол улс гэж нэрлэж байгаа Монгол улс болсон сахуулаад маш их тийм одоо баг системийн хувьд одоо бүр өөрчлөгдсөн тийм ээ. Тэгэхээр энд Монгол улс өмнөхтэй харьцуулбал ямар одоо том ерөнхий өөрчлөлтүүд энэ хуулинд болсон бэ? Энэ талыг одоо хууль талаасаа тодруулж үзэж хэлье. Хамгийн гол асуудал бол нэг хүний эрхийн баталгааг хангаж ирсэн. Хүний эрхийн ойлголтын талаар зөрүүтэй бодож исэн тухайн нийгмийн олон төрлийн үзэл бодлууд байгаа шүү дээ. Хүний эрхийг олон талаас нь харж ирсэн. Тэгэхээр олон улсын хүн төрөлхтний хувьд, соёл иргэншлийн хувьд олон улсуудад энэ үндсэн хууль гэдэг зүйл байжээ. Энэ үндсэн хуулиуд бол амьдралын төвшөнд туршигдаад үздсэн, сайн муугаа харуулсан олон үндсэн хууль байсан. Тэгэхээр энэ олон үндсэн хуулийн одоо хэрэгжилтийн явцад хүний эрхийн ойлголтын ямар хэсгүүд нь одоо тусагдсан бай гэдгийг нь хараад тэгээд тэр хэсгүүдийг нь бол сайн тусгаж өгсөн байна. За нөгөө талаас Монгол улс ер нь төрийнхөө энэ хүний эрхийг хэрэгжүүлээд бид нар чинь нийгэмд амьдарч байгаа юм чинь нэг юм зохицуулж таарна да. Тэр нь төр байна гэдгийг нь бүгдэд ойлгомжтой. Тэгэхээр энэ төрийн байгуул гэдгийг бол төрийн байгуул бид өөрсдөө яаж удирдах юм бэ гэдгийг тогтолцоогоо тодорхой болгож гисэн. Тэгэхээр энэ тодорхой болсноороо бол хин нэгэн одоо хөдөлгөөнд оролцож байгаа гэдэг юм уу, нийгмийн харилцаанд оролцож байгаа хүн бол дураараа тэр одоо тогтолцооноос гажуудаж явах тийм замыг нь хааж өгч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл урагшаа хараад явж байхад бол тэр зам хаашаа явах вэ гэдэг ерөнхий чиг хандлагыг бол заагаад өгч байгаа. За нөгөө талаас бол төрийн байгууллагын хувьд бол яг тодорхой заасан зүйл бол дэлхийн нийтээр одоо яг хүлээн зөвшөөрөгдөж байгаа энэ Монтескьюгийн онол гэж байдаг шүү дээ, Шарль Монтескью. Тэгэхээр энэ сэтгэгчийн төрийн эрх мэдлийн хуваарлт гэдэг 3 онолыг нь одоо яг цаасан дээр одоо яг тодорхой зааж өгсөн. За ингээд тодорхой зааж өгчөөд за дээр 4 дахь эрх мэдэл гэж ярьдаг нэг хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн засаглалын талаар бас ойлголтуудыг оруулж өгч байгаа. Үг хэлэх эрх чөлөө. Тэгэхээр төрийг ер нь өөрөө яаж барьж явах вэ? Төр эргээд буцаад нийгэм яаж удирдах жолоодох вэ гэдгийг тодорхой заагаад өгчхөөр энэ нийгэм өөрөө урагшлах яг уу дүрмтэй тоглоомтой болж өгч байгаа юм л да. Тэгэхээр бид бол яг өнөөдөр өнгөрсөн 25 жилийн хувьд бол мэдээж алдаа дутагдaltaй зүйлс бол байна. Шинээр бас одоо ололт амжилтууд бол олж авсан зүйлс зөндөө байна. Шүүх эрх мэдэл чинь яаж явагдах юм бэ гэдэг. Тэгэхээр шүүх эрх мэдлийг шүүх, тийм ээ? Шүүгч нь өөрөө хараат бас байх нь. Ямар нэгэн дарга зэрэг тэр шүүгчийн одоо үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй нэ. Бүр тодорхой заагаад өгч. За хэрвээ үндсэн хуулийг зохицуулалтын талаар маргаан үүсгэх юм бол үндсэн хуулийн цэц гэдэг. За үндсэн хуулийн шүүх юм, тийм үү? Үндсэн хуулийн шүүхтэй байх юм байна. Үндсэн хуулийн шүүхээ заагаад өгч. За Монгол улсын ерөнхийлөгчтэй байх нэ, Монгол улсын ерөнхийлөгч. Засгийн газар нь одоо гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх нэ гэх мэтчлэн ингээд тодорхой асуудлууд заагаад өгчхөөр энэ тодорхой ерөнхий нөхцлүүдийг заагаад өгчхөөр тэр нь цаашаа өөрөө салаалаад олон төрлийн хууль болж гарч ирж байгаа. За тооны хувьд бол Монгол улс өнөөдөр энэ 25 жилийн түүхэнд бол 600 гаруй хуультай болчихлоо. Тооны хувьд бол маш том тоо шүү. 600 гаруй хуулийг баталсан байна. Тэгэхээр энэ хууль болгон бол өөрсдөө тэр нийгмийн харилцааг зохицуулж байгаа иргэн төрдөө итгэх, за иргэд хоорондоо биеиндээ итгэх энэ харилцаанд бол энэ тодорхой чиг үүрэгтэйгээр одоо чиглүүлэгч болоод өгчөж байгаамаа гэж тийм. За ингээд үндсэндээ бол 92 оны энэ Монгол улсын шинэ үндсэн хуулийн үр дүнг одоо энэ хуулиар зохицуулагдаад Монголын нийгэм 25 жил явлаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улс маань энэ шинэ үндсэн хуулийн зохицуулалтаар ямар зүйлийг одоо олов? Одоо хүссэн гэдэг юм уу тэр зорьсон зүйлийн одоо тэр хуулиар зохицуулагдж байгаа зүйлийн ямар хэмжээд амжаанд одоо хүрчээд байна? Энэ цаг үеийг үнэлж үзвэл ямар байна вэ? Чөлөө төрөлсөлтөнтэй. Хувийн эрх хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Ийм үндсэн хууль шүү дээ. Тэгэхдээ энэ бол төрийн албан хаагчдын хувьд бол тэд бол нийгмийн эрх хэсгийн төлөө ажиллах ёстой гэсэн. Бас ийм юутай шүү дээ. Үзсэн аа. Тий. Тэгэхээр юу гэж хэлэх гээд за яг
тэрийн албан хаагч бишүүн бол ерөнхийдөө хувийнхаа бизнесмен энэ бол хувийнхаа эрх ашигын төлөө хуулийн хүрээнд ажиллаад байж болох юм тийм ээ. Төрийн албан хаагч хүн бол тэр нийгмийн эрх ашигын төлөө ажиллана хаанч байсан гэдэг энэ юун дээр бол нэлээд дутагдлууд гарч байх шиг байна да. Өнгөрсөн 25 жилд. Тий одоо нөгөө нийтийн зориултын эд хөрөнгөнд хандах, эрх мэдэлд хандах энэ төр биш. Энэ бол аянгын явдлууд их л гарч байна л да. Энэ бол юутай холбоотой гэхээр үндсэн хууль дотор байгаа зохицуулт дутагдсантай бол холбоотой юмнууд байгаа л энэ дотор байгаа. Хамгийн том гол ололтууд өнгөрсөн 25 жилийн энэ үндсэн хуулиар зохицуулагдсан нийгмийн байгууллагын үед ямар гол ололтууд байна? Та нар одоо очироод ерөнхийлөгч энтрийг хэлж байгааг сонсож байгаа үед тэд нь юу гэж одоо годмжиндаа өгөхгүй машинтай боллоо. Улаанбаатарыг хараад энэ олон өндөр давхар байшингууд. Чөлөө цаа тэгээд юу вэ? Нутагтаа авахт бэлчээр нь хөрөхгүй олон малтай боллоо. Одоо дэлхийн 80-аад оронд гэж яриад байгаа. Өнөөдөр нэг илтгэгчийн үгэнд гарсан. Манай иргэд тэргээр одоо тараад ажил хийж байна гэдэг. Тэгээ сая хэлдэг чинь бас муу талаас нэрэд иж болно шүү дээ. Тийм ээ. Энд чинь яагаад яасан малаа борлуулахгүй газар хөлцөөс маннасгүйс яах юм. Гэхдээ 80 оронд 48 мянгаар байна. Дөрвсөн байна шүү дээ надад чинь. Аль тэнцгээс нь яриад байна. Гэтэл олон нийтийн дунд байшин гэж яриад над төлөвлөгөөгөө барьсан байна шүү дээ. Машинаар муудгаад байж. Хөөе наад машинаас ч болоод утаа энэ нэмэгдсэн байна шүү дээ. Тий. Тэгээд ямар ч юм бол юу та хоёр талаас нь ярьж болно. Тэгээд олд байлгүй яах вэ? Тий. Өнгөрсөн дутагдлын талаар асуугаагүй ч дээ. Дутагдлын талаар асуугаагүй. Ер нь дэвшил явагдсан уу? Одоо жишээ нь иргэдэд ийм шүүмжил их байна л да. Өөрөөр хэлбэл одоо Монгол улс ардчлал алгаа, арчилсан орн болоогүй. За энэ одоо төрийн өмчийг шамшигдуулах, хариуцлагагүй байх, хариуцлага хүлээхгүй байх, энэ дур зоргоор авирлах, намууд ядгуурлах гэх мэт ийм одоо үр дүнгууд гараад ирлээ гэдэг. Дандаа буруу талаас нь яриад байгаа хэрэггүй. Эсвэл одоо зүгээр тэр хэсгийн шөмжлээд байгаа мó ололтуудаа одоо жишээ нь ингэж дэнсэлж харахад энэ 25 жилийн үйл явц ер нь ямар шүү байдалтай одоо харагдаж байна. За ерөнхийдөө бидний одоо ер нь бол шинтгэлийн талаар одоо онлайн юм ярьж болох байлаа тийм. Ер нь эргэсэн шинтгэл гэдэг юм чи 5 зүйлээс бүрддэг. Тэгэхээр эхлээд бол нэг хууль гаргана. Энэ хуулийнхаа дагаа тогтолцоо гардаг. Тогтолцоо ингэ болдог. За энэ тогтолцоог амьдарч байгаа, ажиллаж байгаа мэргэжлийн боловсрол чинь өөрөө тэр тогтолцоогоо дагаа шинтгэгддэг. Ухамсарын хувьд болоод мэдлэгийн хувьд тийм ээ. За дараа нь энийг яг байнга сайн сайжруулахын тулд явж байгаа энэ судалгаа эрдэм шинжилгээний ажлууд одоо төөгчлөх тийм ээ олон аргаар ингэ явж байгаа нэг арга байна. За хамгийн сүүлд нь бол тэр нийгмийг хүлээн зөвшөөрөх эрхцэн соёл гэдэг ойлголт байдаг байна. Тэгэхээр тэр эрхцэн соёл гэж. Тэгэхээр энэ 5 зүйлийг бол ингээд шатараатайгаар нь тусад нь аваад үзэх юм бол авах зүйлс байна, одоо тийм ээ магтах зүйлс байна, бас одоо шүүмжлэх зүйлсүүд бол байгаа. За 5 дахь яагаад энэ шатлалыг 5 хэсэг болгоод хамгийн сүүлд нь эрхцэн соёл гэдэг бий болгоч ба гэж. Тэгэхээр бид нар энэ хуулиа баталчлаа, тогтолцоогоо гаргачлаа. За ингээд энэ тогтолцоон дотор ч амьдарч байгаа, ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө эрхцэн соёлтой байна уугүй юу гэдгээс л бүх зүйлс эхэлж байгаа. Тэгэхээр хуульд яаж хандах вэ? Хуулийг яаж хэрэгжүүлэх вэ? Хууль гэдэг чинь ямар нэгэн байдлаар биднийг хоригдсан зүйл, биднээс тусдаа шүүхтэр ч юм уу цагдаагаар яригддаг зүйлс гэдэг нь ойлголт байгаад энэ. Энэ бол ерөөсөө буруу байхгүй. Тэгэхээр Монгол улсын 1992 оны үндсэн хуулийн одоо төгсгөлтэй хамгийн сүүлд мэдэгтэн, сахигтэн гэсэн. Энэ бол бүр одоо бид нар юмаа хийчлээ гэсэн байна шүү дээ одоо. Энэ баталчлаа бүгдээрээ мэдэгтэн, сахигтэн гэсэн. Тэгэхээр энэ хуулийг бид нар төр засгийн зүгээс шүүмжлэлтэй хэлэхэд бол бид энийг тодорхой хэмжээгээр одоо амжилтанд олох хуйцаар эргэж энийг эргэж харж дүгнэх энэ болцоог олгож бүх хүмүүстээ мэдэгдсэн үү гэвэл бас дутуу. Бид зүгээр л хүний эрх талаас нь ярих үхэс нөгөө журам түүрэг нь үүрэг нь юу юм тийм ээ. Энэ талаас нь бол сахиулж чадаагүй.
За тэгээд нөгөө сахигтун гэж байгаа юм тийм ээ. Сахигтун гэдгийг чинь хэн хамгийн гол нь зохицуулах юм бэ гэхээр Монгол улсууд өнөөдөр ажиллаж байгаа энэ шүүх эрх мэдлийн байгууллагууд энэ сахигтун гэдэг зүйлсийг авах хэрэгтэй. Тэгэхээр дотроо жишээ нь төрийн эрх мэдлийг одоо 3 хуваарлана гэж байна тийм үү? Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж байна гэж. Тэгэхээр энэ 3 бие энийг маш сайн хянаад бие энийг хөгжүүлээд үйл ажиллагаан дээр нь хянахаас гадна дэмжиж явах юм тогтолцоо байхгүй энэ тогтолцоо. Харин энэ тогтолцоог бид нэр өөрсдөө яг дэмжиж явж чадсан уу эсвэл улс төрийн тэр нэг хэсэг хүчтэй бүлэглэн нөгөө хэдийг уусгаад байна уу? Би энийг хяналт тэнцвэрийн тогтолцоог нь хангаж чадсан уу юу гэдэг дээр л бид нэр асуулт тавих хэрэгтэй байна. Энэ талаас нь харах юм бол өнөөдөр бид нэр яагаад эдийн засаг хямарч байгаа? Яагаад гэмт хэргийн гаралт ихсэж байгаа тийм ээ? За одоо эрх зүйн шинжилгээ ухаанд бол нийгмийн хөгжлийн талаарх өөрсдийг нэг тодорхойлдог зүйлүүд байхгүй. Энэ нь бол гэмт хэргийн гаралт. Тэгэхээр 1992 онд гарч ирсэн гэмт хэргийн тоо за өнөөдөр 2017 онд гарч байгаа гэмт хэргийн тоо ингээд явах юм бол энэ бол бүр ерөөсөө маш том тоо зөрүү гарна шүү дээ. Ингээд гэмт амч өссөн гэхдээ гэмт хэргийн гаралт илүү одоо харгас онц хэрцгий тал руугаа явцсан. Энэ зүйлсийг нь харах юм бол хүмүүнлэг иргэний арчлын нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ гэж бидний нэг зорьсон тэр зорилго маань ямар нэг тоон үзүүлэлт болон чанарын үзүүлэлтээр харахаар бол нийгмийн шинжилгээ ухааны талаас нь бол одоо яг зорьсон төвшөнтэй бол хүрээгүй байна гэж хэлээ. За энэтэй уялдуулаад одоо асуух зүйл байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо энэтэй уялдуулаад хэлэх. Одоо олон юм болохгүй нэ гэж гүнбэлэг хэллээ л да. Юунаас болчиход байгаа юм гэхээр одоо хамгийн сахилахгүй этгээд Монголд одоо юу вэ? Хамгийн сахилахгүй тэгээд юу вэ? Би та нараас асуугаад. Монголд намууд байна уу? Зөв. Санал нийллээ зөв юу? Намууд л багш. Нам байгаа. Намууд байгаа. Тэгээд юу гэхээр одоо жишээлх юм бол одоо боловсон хүчнийг одоо жишээлх юм бол үндсэн хуулийн шүүх цэцгээд ярил. Одоо тэнд бол шилдэг одоо хуульчдын тэр очих хэвээр үстэй. Шудраг, ёсор туунтай. Тэрний ч одоо энэ хамгийн дээд байгууллагууд за их хурл томилж байна. 3 газраас саналаар болж байна. Тий. Ерөнхийдөө тэнд одоо хуулийг мэдгтэн сахигтунгаа ярилна шүү дээ. Үндсэн хуулийн цэцгийн гишүүн үндсэн хуулийг мэдэхгүй байхад бид ард түмнээс юу шаардах ёстой юм бэ? Ийм байдаг байхгүй юу? Ийм явдал гардаг. Тий. Тэгээ энэ юу ч гэхээр хүмүүнийг албан тушаал тавихтаа зөвхөн намын хандлага өөрт үнэнч байдлыг эрх мэдэлтэй хүмүүс гол болгоод тэрнийг өөрт нь үнэнчийг гол болгоод нөгөө ёс суртахуун мэрэгжлийн өндөр төвшин өөрөөр хэлэх юм бол өөрт нь хуулиар оногдуулсан тэр өндөр шаардлагыг хайхгүй шүү дээ. Зөвхөн ялгуурлан үзэх өөрсдийн явцаа үзлээ. Яагаад ийм болцсон гэдээ одоо асуудал үүснэ шүү дээ. Тэгнь. Үндсэн хуульд байгаа нэг том дутагдал бол намыг бараг л сайн дурын байгууллагуудын төвшөнд тэр хүний эрхийн дотор заагаад орхицсон. Ердөө л жаахан хэтрүүлээд ердөө л тэр төвшөнд орхицсон. Нам бол маш их эрх мэдлийг сонгуулаар дамжуулж аваад эдэлдэг. Улсын төсвийг одоо зарцуулах том их авдаг ийм субъекттэй шүү дээ. Зүгээр нэг задгаа орхиж болох байсан уу? Үгүй. Ингэж. Тэгэхээр энийг бол үндсэн хуулиар үүргэжүүлэх ёстой. Зүгээр одоо жишээлх юм бол энийг бол одоо нэг сайхан намуудын гишүүдээс бүрддэг сайхан парламентчин гарч ирээд өөрийгөө сахилгажуулна гэж энийг бид нар хүсэх ёсгүй. Энд итгэж болохгүй. Тэгэхээр энийг бол үндсэн хуулиар сахилгажуулах ёстой гэж би бол ингэж үзэж байна. Жишээлх юм миний харамсч явдаг нэг зүйлүүдийн нэг бол энэ ийм байдлыг нь ахтай амьдралын туршлагаар бид нар бүгдээрээ л ойлголоо л доо. Тэр парламент нэг танхимтай байна гэж яаж шийдсэн. Ягаад 2 танхимтай байсаасаа татгалцсан. Тэр бол одоо воен төсөлчин ямар вэ тэгж орж ирсэн ш таанаас л. За ер нь гол шалгууруудын энэнийг ч одоо үндсэн хуулийг яаж ирсэн комиссослаа суусан бараг дээр ухаад. Тэр нь бол яг бахарл дээр орж ил бид нар тэр чигт нь
хэлэлцэж байгаа үндсэн санааг нь танхимтай парламент дээр л хэлэлцсэн үү? Дэлхийн жиг хандлага бол ийм шүү дээ. Холбооны улс бол хоёр танхимтай байдаг юм аа. Монгол улс нэгдмэл улс учраас энд бол нэг парламенттай энэ дэлхийн жишгүүд гаргаж байгаа шүү дээ. Том болон чанарын жишг гаргаж ирээд нийтлэг хандлагаараа бол холбооны улсад энэ байх юм байна. А Монгол улс нэгдмэл учраас бүгдээрээ нэгдмэл нэг санаатай нэг ийм парламентаар үйл ажиллагаа явуулж болох нэ. Тэр очролтгоо ингэж хэлсэн байхгүй надад. Жишээлбэл баг хурлын гишүүдэд юу мэдсэн байх шүү дээ. Би түрүүн зовлонтой байсан гэж хэлсэн шүү дээ. Харин тийм бол бүр татаж унгах гэж байсан гэж. Яг уу. Яг үннийг ирээд их зовлонтой л идэг. Үннийг ярих хэрэгтэй л даа. Одоо тэгээ хэцүү шүү дээ ярих. Үннээ ярих хэрэгтэй. Жишээлх юм бол одоо тэр нэг ардын хурал шиг тийм тогтолцоо байх юм бол энэ чинь одоо ажил хийхгүй. Байн бослог. Тэр гол нь тэгэж яриад исэн юм шүү. Очир утгаа таныг ярьж ирсэн нод тэгсэн байхгүй юу? Одоо ардын хуралд ингээд баг хуралтай бол хуулиа баталж чадахгүй. Олон хоног ирэлтээд олон хоногийн модалцаад ерөөсөө бол нэг танхимтай л байж гээл механикээр хийдсэн юм шиг юм ярьсан. Тэгвэл яах вэ? Би зүгээр Монголын төрийн удирдлага бол цомх чадварлаг байх хэрэгтэй гэдэг гэж бас бодос тэр талаас нь нэг тэнхэн байгаагүй би эзэж буруутгадгүй л дээ. Асуудлын гол нь нөгөө гурван эрх мэдлийн харилцсан хяналт тэнцвэрчилт харьцангуй бас бие даасан байх гэдэг нэг ерөнхий шаардлага байна шүү дээ. Одоо энэ дээр зохицуулт нь жаахан өөрийн чинь ярилцгийг би гарчгийг харчаад доторхыг уншааг байгаа. Тэр гарчиг нь зөв тавигдсан байсан уу? Уу яг сэтгүүлч тэгээ тавьдсан юм байна лээ. Тийм үү. Дотор нь тийм агуулга бий юу байхгүй юу? Ер нь бол бий. Ягаад тэгэхээр одоо манай энэ хүмүүс нэг жоохон шүүмжлэнгүй аястай ярьж байна шүү дээ. Энэ үндсэн хуультай холбогдуулаад энэ үндсэн хуулийг ер нь одоо эргэж харъя. Хаад тэр төрийн байгууламжийн 3 дугаар бүлэг те. Тэр засвар гаргааны үс өөрчлөлт тэр янз бүрийн олон юм дээр янз бүрийн санал хэлээд байх шиг байна л та. Тэгээ ингээд яагаад хүмүүс ийм юм өндөд оноо гэхээр чи одоо өнөөдөр Монголыг яг хэн удирдах байгаа юм бэ гэдэг зүйл хүмүүст ойлгомжтой биш байх шиг байгаа байхгүй. Уг нь нөгөө парламентын засаглалтаа улс чинь ерөнхий сайд өөр хүчрхэг байх хэрэгтэй да. Уг нь одоо манай үндсэн хуулийн санаагаар танхимаа бүрдүүлдэг, танхимаа хараадаг, эсвэл өөрөө танхимаа гишүүнийг сонгодог, кабинетын зарчмаар ажиллах хэрэгтэй гэдэг манай үндсэн хуулийн амин сүнс санаа байж байгаа. Нэг үгнээс би болгоомжлмоор байна хараа. Ерөнхий сайдыг хүчрхэг болгох гэхээр одоо нэг гурван юу чинь нэг тэнцвэртэй гэж би хэллээ шүү дээ. Тэгэхээр тэрнийг дээш нь болгох гэж байна гэж ойлгож магадгүй аюултай үг байгаа байхгүй юу? Одоогийн нэг ийм байгаа юмыг тэнцвэржүүлэх гэсэн утгаараа яриад байгаа юм шиг. Магадгүй тий. Гэтэл яг энэ одоо улсын их хурл чинь одоо төрийн хууль тогтоох дэд байгууллага тийм үү? Гэсэн мөртлөө бас төрийн удирдах дэд байгууллага байгаа шүү улсын их хурл. Улсбаатар докторийн юутай холбоотойгоор таагаар бас нэг юм асуух юм байна. Жишээлбэл одоо Монгол улс одоо бидний ойлгодгоор за миний итгэж байгаагаар шүү таагаар юу гэж үздэг юм. Парламентын тогтолцоотой болсон юм биз дээ. Тийм шүү. Гэтэл би хэд хэдэн лавлах гадны судалгааны материал харахлаа зэрэг хагас ерөнхийлөгчийн тогтолцоотой орны ангилалд орно гэдэг. Өөрөөр хэлбэл ард түмнээсээ ерөнхийлөгчөө сонгодог, ард түмнээс парламент гарч ирдэг. Тэгэхээр энэ хагас ерөнхийлөгч хагас парламентын тогтолцоотой орно гэсэн ийм ангилалд оруулсан байхыг би уншлаа. Тэгэхээр энээс чинь авахлаад юм байгаа юм шүү. Ер нь одоо яг амьдрал дээр бол юу гэж яригддаг вэ гэхээр Монгол улс бол нөгөө хэн удирдаагаад байгааг нь мэдэгддэггүй орн гэж. Путин, Ши Жинпин хоёр гээд хоёр талд авторитар дэглэмээр нэг хүн удирдах гэж ингэж харагдаад байдаг бол манайх бол гурвуулангийн л ингээл тэгэл гурван дарга хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг харагддаг. Ийм энгийн дүр зураг буугаад байгаа юм биш үү? Энэ нь өөрөө хуультайгаа холбоотой байна уу? Эсвэл хэрэгжүүлж байгаа тэр сахилгагүй нөхдөдтэй холбоотой байна уу? Хоёр шаттай байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул хоёр шаттай байна гэж орж ирээд. Ингээд эхнийх нь бол нөгөө эхний шат нь бол улс даяараа сонгуулийн эрх бүхий иргэд саналаа өгөөд энэчнээс гарч ирсэн хоёр хүнийг нь хүнээс нь парламент нь сонгоно гэсэн хоёр дахь шат байсан. Яг анхных нь ихтер одоо оруулж ирсэн төсөлд. За энэ явцад бол ардын хурлын гишүүд ерөөсөө Монгол улсын ерөнхийлөгчийг
парламентаас тэр хоёр хүнээс нь сонгох гэдэг нь бол буруу юм байна. Монгол улсын ерөнхийлөгчийг ерөөсөө шууд бүх нийтээрээ сонгоод за ингээд сонгосныхан дараа Монгол улсын их хурл бол зүгээр нэг батламжилдаг маягаар байсан зүйтэй гэдэг ингээд үндсөөлд орцсон байхгүй. За ингээр Монгол улсын ерөнхийлөгч бол парламенттай мөн адилхан би та нараас сонгогдоогүй. Өөрөөр хэлбэл парламентын эрх мэдэл хамгийн дээд төрийн барих дээд байгууллага мөн гэдэгтэйгээ жоохон зөрчилдөж эхэлж байгаа юм л да. Би бүх ард түмнээс сонгогдсон учраас тийм ээ энэ парламентаас бол яг уу би хараа тусаар ажиллана гэсэн энэ ойлголтод төрж эхэлж байгаа. Тэгээд дээрэс нь энэ хуулийг бүр ингээд үндсэн хууль тусгагдсан энэ нас гадна сүүлд ажиллаж исэн одоо ерөнхийлөгч за хамгийн сүүлийн одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгч энэ бол эрх мэдлийг өөрөө бусад хууль үндсэн хуулиас бусад хуулиар өөртөө нааж эхэлж байгаа байхгүй юу? Одоо судалгаар 40 гаруй хууль дээр өөрийнхөө үүрэг роолыг бол одоо нэмэгдүүлсэн байдаг. Тэгэхээр ингээд нэмэгдүүлээд эхлэхээр таны хэлээд нөгөө судалгаан дээр гараад байгаа шиг за энэ хүн чинь маш олон эрх мэдэлтэй байна. Гэтэл нөгөө парламент чинь замхарчаад байна. Парламент чинь үнэхээр төрийн эрхтэй байгууллага муу юм бол парламентын засаглалтай юм бол яг энэ ерөнхийлөгч чинь ийм их мэдлэлтэй байх ёсгүй гэсэн ойлголт гарч ирж байгаа юм л да. Ахаад нэг зүйл асуу. Жишээлбэл Тархины ерөнхийлөгч Очир Батгайгаад гарч ирж байхад бид нар Монгол улсын эв нэгдлийн биелэгдэл Монгол улсын одоо чинь эрх мэдлийн биелэгдэл одоо чинь төрийн тэргүү юм а гэж ойлгож ирсэн. Очир Батгайч тиймэрхүү байдлаар ажиллаж ирсэн ч санагддаг. Гэтэл сүүлийн үеийн ерөнхийлөгчдийн хүч мэдэл улам бүр ингээд хилээл шүүх засаглал масгалал юм тооролцомтгоо засаг дүртэй одоо чинь тэр хоорондын зөрчил юунуудад ордог ийм хүчтэй гэдг нь мэдрэгдээд эхлээд байгаа нэг санаа. Нөгөө нэг зүйл нь юу гэхээр зэрэг ерөөсөө гүйцэтгэх засаглалаа парламент нь одоо барьждаг. Иймэрхүү хэлбэртэй. Өөрөөр хэлбэл ажил хийдэг хэсгээ ярьдаг хэсэг нь барьчихдаг. Иймэрхүү хандлагууд чинь одоо ер нь Монгол улсыг үндсэн хуулийг өөрчлөх, ер нь тогтолцоогоо өөрчилж энэ өөр одоо илүү их бүтээгч шинжтэй, бодит шинжтэй юм руу явъя гэсэн хандлага руу хөтлөөд байх шиг байна. Тийм учраас одоо улсын их хурл 2 жил ярьлаа. Одоогийн парламент ярьж байна. Ерөнхий сайд саяхан одоо ажлын хэсэг байгууллаа. Та гурвуулаа ажлын хэсэгт ороод үндсэн хуулийг өөрчлөх үгүй юу гэдэг асуудалд ингээд сууж байгаа гурав. Тэгэхээр үндсэн хуулийг ер нь Монголын нийгмийг үр ашигтай хөгжлийг одоо дэмжсэн ийм одоо хууль энэний суур байлгах энэ асуудлын талаас өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна уу? Үгүй юу гэж бодож байна? Одоо судалгааны явцад юу гарч байна? Одоо та бүхний саналыг асууя. За тэгэхээр би ч одоо олон удаа ярьсан да. Төрөнийг шалтгаан хэлсэн нам сахилахгүй гэж. Сахилахгүй намтай. Тийм. Одоо юу гэхээр өөр олон асуудал байна. Өөр олон асуудал. Үндсэн хуулиас уу? Тийм. Гадна. Гадны хөө үндсэн хуулитай холбогдсон. Өөр нөгөө тэнцвэр харилцан хяналт харилцангуй бие даасан байдлыг алдагдуулсан тэр үндсэн хуулийн заалтуудыг засахгүй юм бол болохгүй. За жишээлх юм бол яагаад ерөнхийлөгч их эрх мэдэл олж авч болоод байна? Хэзээ энэ бий болсон жишээлбэл. Эхэндээ нуугдмал эрх мэдэл байсан юм шүү. Ямар ерөнхийлөгч үед олж авсан за хэлдэ. Энэ хоёр ерөнхийлөгч за багвандын үеэс засгийн газруудыг захидалдаг үе эхлээд энэ хоёр ерөнхийлөгчүүд хүчтэй болоод элбэг дорж ерөнхийлөгчийн үед бол ерөнхийлөгч маш одоо хүчтэй олон зүйлд оролцох болох юм а гэдэг. Ингээ өсөд байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл. Тийм үгүй юу? Миний бодлоор. За ерөнхийдөө санал нэг байна. Тэгэхээр юу вэ нөхөр энэ бол ерөнхий сайдын эрх мэдлийг одоо доош нь үндсэн хууль маань нийцээд байгаатай холбоотой байхгүй. Тэрнийг хөндөөхөд амархан байна шүү дээ. Тийм байна. За яагаад ерөнхий сайд хүч муутай вэ нөхөр өөрийн кабинетийн бүх гишүүдийг их хурл томилж байна, хэлж томилж байна. Тэгж байна. Тэгэхээр өөрөөр нэр чинь тэр бослог гаргах газар их ойрхон байгаа байхгүй юу? Одоо бид нэг практикууд энэ төр гэдэг. Ямар сайнд одоо энэ хавар чинь манайх практикийнхаа 6 их хурлын сайдыг татан шүү гэдэг ярьж байхыг бид Монгол улс бүгдээрээ сонссон шүү дээ. Энэ одоо байж болохгүй үзэгдэл шүү дээ. Ингэж ярьж байгаа нь. Оньгоо болсон байна. Ямар улс төрийн соёл байхгүй, ямар үндсэн хуулиа мэддэггүй одоо ингэж болцоог олгосон байна шүү дээ. Нэг тэр том асуудал. Тэгэхээр юу гэхээр ерөнхий сайдыг бол
хүчирхэг ерөнхий сайд гаргах гэдэг юм биш. Байх ёстой одоо их мэдлэлтэй. Тийм ерөнхий сайдыг л гаргах нь зүйтэй гэж үзэж байна л да. Ингэхийн тулд яахгүй ерөнхий сайдыг парламентын засаг гэдгийн ганц чухал шинж тэмдэг нь юу гэхээр ерөнхий сайдыг бол парламентаас томилно. За тэгээд юу гэхээр бусад сайднараа бол ерөнхий сайд шууд бүрдүүлнэ. Тий, мэдээж бүрдүүлнэ. Ерөнхий санаа мэдээж бүрдүүлнэ. Хинч тэнд хөндлөнгөөс оролцохгүй. За шүү. Одоо тэгэхээр ерөнхийлөгч арга, ерөнхийлөгч одоо хэрэггүй их мэдлүүд олгогдсон байхгүй юу? Жишээлбэл ерөнхийлөгч хууль санаач хэлж байгаа. Ерөнхийлөгч чинь юм шүү дээ. Хориг тавих ёстой л хүн шүү дээ. Их хурл ямар ч шийдвэрт хориг тавих хэрэгтэй. Ийм учраас хууль санаачлаа давхиад байх хэрэггүй. Өшөө засгийн газар чиглэл өгдөг. Нэг их мэдл муутай ерөнхий сайдад байж тэ хэврэг байдлыг хараад чиглэл өгöd байна шүү дээ. Чиглэл өгöd. Хэрвээ одоо тэрнийг чиглэлийн хүлээж авахгүй бол ер нь далд угрооз байгаа байхгүй далд занал хэл. Тий. Тэр эрхийг чинь цуглуулаад өөрлөгөө. За үндсэн шалтгаанууд үндсэн хуулийг ер нь өөрчилж нэмэлт өөрчлөлтөөр ч гэдэг юм ямар нэг байдлаар одоо өөрчилж хүндэхгүй болохгүй нэ гэсэн санааг та хэллээ. Одоо энэнийг одоо хурдан засахгүй байна шүү дээ. Ер нь ард нь бол зохион байгуулалттай юм зуртаа шүү дээ. Тий. Энэ бол ноцтой асуудал. Нэгэн шүү дуусаагүй. Энэ ноцтой асуудлуудын зөвхөн нэгэн. За. Тэр нь бол мэдээж бид нар одоо ингээд санаа оноо яриад явах юм бол 2015 оны 11 сард улсын хурл бас нэг үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай маа гэдээ хэдэн гишүүд өгсөн байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ мэтчлэн санаануудыг жагсаагаад зөвлөл залтаар нь хэвэл 41 зөвлөлд нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн байдгийг. 41 шүү. Тэгэхээр Ломжгоол сая нэг ерөнхий нэг зарчмын нэг санааг хэллээ л дээ. Тэгэхээр энэ үндсэн хууль заасан 39-ийн 3 гэж байна. Нэг бүрчлэн хилцнэ гэж засгийн газрын гишүүн. Тэгэхээр тэр асуудлыг бол бас тодорхой хэмжээнд одоо өөрчлөө хасчиж болох юм шиг байна. Тэр хэсгийг бол тий. Бид бол өнөөдөр яг нөгөө засгийн газраас байгуулагдсан нэг ажлын хэсгийн 3 төлөөлөл суугаад байна л да. Гэхдээ бид өнөөдөр нэгдмэл байдлаар тэрийг төлөөлөхгүй гэдэг юм ч гэсэн хэлээ. Тий. Бид бол хол хүмүүс зүгээр. Хол судлаач нар учраас хэлж байгаа. Тий. За ерөнхий нэг нийтлэг хандлага бол нэг тогтолцоо буруу байна гэдгийг бол мэдээж бас хоёр талтай авч үзэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр хувь хүн бол өөрөө энэ тогтолцооны нэгж хувь улс төрч хувь хүн гэдэг хувь нам эсвэл нэг хэсэг бүлэг гэдэг хүмүүс бол өөрсдөө хариуцлага хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ хариуцлагыг хүлээлгэж байгаахт нь бол би нэг хоёр хэсэг зүйлийг анзаардгийг. Үнэхээр улсын төсөв хилцэж байгаа сангийн сайдыг юм уу засгийн газрын ерөнхий сайдыг хэн нэгэн гишүүн манай тэр сумын тэр клубт тим дүүрт авахгүй би наадах чинь дэмжихгүй гэж занал хэлээд авах юм бол тэр хүн шууд гарч ирээд сэтгүүлч нарын өмнө зогсож байгаа энэ хүн ингэсэн шүү. Өөрөөр хэлбэл бид чинь нээлттэй засаг гэж яриад байгаа шүү, тийм үү? Ийм учраас энэ хүн дэмжижсэн шүү гэдгийг зоригтой хэлж явах хэрэгтэй. Хувь хүний зориг дутаад байгаа тийм асуудал. Хэрвээ бүгдээрээ бөөрөлөхөд янз бүрийн байдлаар болоод ах элдв янзаар яагаад гэх юм бол би энэ ерөнхий сайдыг хийж чадахгүй нэ гэдгийг бүр яг өөрөө зоригтой болгочих. Энэ ард түмэн ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ бол өөрөө улс төрийн болон эрх зүйн соёл бүрдэж эхэллээ. За энийг дамжуулах байгаа хэрэгсэл буюу нөгөө дөрөв дэх засаглал гэж яриад байгаа энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө ямар нэгэн хаалтын гэрээгүй. Ямар нэгэн улс төрийн одоо нөлөөлөлд автахгүй байх гарцуудыг олох хэрэгтэй юм л да. Тэгэхээр хөгжсөн орнуудын хэвлэл мэдээллийн улс төртэй холбоотой нийтлэл мэдээлэл үзүүлдэг орнуудыг ингээ харахад бол жишээ нь одоо нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл байлаа гэхэд тэр нь улс төрийн үйл ажиллагаа нийгмийн сэтгхүүд нөлөөлсөн үйл ажиллагаа явуулдаг мэдээ цацдаг байх юм бол тухайн редакцийг нь юм уу эсвэл компанийн үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгч нь 8-аас дээш байх хэрэгтэй гэж заагдсан байдаг. Тэгэхэд манайх бол нэг эзэнтэй нэг телевиз байдаг. Тэр дуртай хүссэн зүйлээ хийдэг. Тэрийг итгэдэг. Тэгэхээр энэ бол хамтын байгууллага өстэй юм байна. Тэгэхээр 8 хүн бол хизээш нэгдмэл нэг архичтай бүлэг за нэг 4 жил байлаа гэхэд 5 дахь жилээсээ тэр түүхэн туршлагаасаа салдаг гэнэ л дээ. Тэгэхээр тэнд 8 хүнийг нь 8-аас дээш хүн бол энэ нийлжээж энэ редакц энийг байгуулах хэрэгтэй. За бусад мэдээллийн хэрэгсэл жишээлбэл нөгөө түүхийн эсвэл одоо спортын урлагийн нэвтрүүлэгт бол цензур тавьдаг юм байна. Тэр совгууд нь бол хувийн байж болно.
Тэр зүгээр л өөрсдөө юм хүүхэлдэйн киногоо үзүүлнэ, киногоо үзүүлнэ. Харин энэ одоо бидний нөгөө нэг их яриад байгаа нөгөө PR гэж нэг юм яриад байгаа шүү дээ. Энэ PR гэдэг зүйлийг чинь хүмүүс яаж ашиглах уу гэдэг хаалт хязгаарлалтыг нь бид нар энэ бусад хуулиараа сайн тавьж өгөхгүй бол бидний бүх яриад байгаа зүйлс чинь өөрөө эцсийн бүлэгтээ нөгөө төр ард түмэн хоёр л харьцах асуудал шүү дээ. Тэгэхээр би бол энд санааг хэлмээр байна. Тогтолцоон дотор хүн байгаа. Хүн өөрөө эрх зүйн соёлтой, хүн ард түмнийхээ төлөө явахдаа аль нэг бүлэглээс тийм үү, аль нэг зүйлээс шалтгааллахгүйгээр зоригтой байхын зориг бас дутаад байна л гэж. Одоогийн үндсэн хуулийн боломж шавхагдаагүй гэж хэлэх гэж байна. Би шавхагдаагүй гэж боддог. Тэр одоо би ламжуугаа бас түрүүн ахадын тодруулъя. Түрүү бид нар ярьж байгаа дундаа орчлоо. Асуух гэж байсан. Одоо үндсэн хуулийн цэцгийг бол үндсэндээ гол ажилтаа байлгасан үн чинь ламжуугаа таа шүү дээ, тийм ээ? Тийм. Манайчийнх нь өөргөө гүйцэтгэх гэж мөч их оролцсон. Яа тийм дараа асуултанд яах вэ? Нэлээд хандсан үнэн. Тийм, ер нь бол. Тэгэхээр энэ ер нь олон эхний бол яг нэг жил шахам тэр баг хөнгөө байсан гэдэг баха тий. Энэ зуулийн цэц. Хүлээгээрээ гэж одоо бүр ярьж байсан шүү дээ чимэд байна. Энэ үндсэн хуулийн цэц ажилтаа байхын тулд ламзуугаа хүлээж болохгүй шүү. Энэ чинь өөрийн санаачлахаар гэж үг байгаа шүү гэж би тухайн энэ тэр юуг үзэжсэн тийм. Тэгэхээр энэ үндсэн хууль ингээд боломжоо шавхаагүй бас зөндөө ажиллах юм боломж байна гэхэд. Тэгэхээр тэр үндсэн хуулийн цэцгийн үйл ажиллагаа маань жоохон сансанд хүртэл ажиллаж чадаагүй юу. Тийм бодол байна уу тань тэр. Сайн хамгаалах үүргээ тэр нөгөө намуудыг сахилгатай байлгах үүргээ тэр үндсэн хуулийн ерөнхий том зарчмууд руу одоо халдлага хийхгүй байх. Эсвэл 2000 оны дээр 7 өөрчлөлт байдаг юм уу? Энэ зүйл дээр ингээд хангалттай ажиллаж чадаагүй юу гэсэн бодол байдаг тань дээр. 7 өөрчлөлттэй холбогдуулаад хэлэхэд байна шүү дээ. 7 өөрчлөлт бол үндсэн хуулийн дагуу орсон байхгүй. Дордоос нь 7 өөрчлөлт гэж ярьдаг тийм ээ. Манай телевизчэнд тэгж хэлсэн. Тэгээд яг тэгэхээр энэ бол наанта цантай асуудал юм. Тухайн улс төрийн кризисийг давахын тулд ерөнхий сайдтай холбоотой л. Тийм. Тэгэхээр энэ бол үндсэн хуулийн дагуу орсон. Эхлээд одоо бол би нэг цэцэл ямар үндсэн хуультай мэдгүй цэцгийн гишүүд байна гэж би хэлээд байгаа юм. Энэ бол баримттай юм л да. Одоо бол юу гэхээр үндсэн хууль тэр 7 өөрчлөлт бол цэцгийн шийдвэр хэвээр байгаа. Хүчинтэй цэцгийн шийдвэр байгаад байхад тэр орцсон. Мөн чанартай тэр 7 бол одоо хүчингүй юм. Үндсэн хуулийн цэц. Тий, хүчингүй юм. Одоо ерөөсөн манай үндсэн хуулийг янзлахад тэр 7-г л буцаагаад хүчингүй болчихвол асуудал шийдэгдэнэ гэж ярьж байгаа үстэй би санал нийлдэггүй. Тэр чинь одоо энэ 92 онд баталсан үндсэн хуулийн маань дагуул ордсон байхгүй юу? Яагаад ордсон бэ гэж асуух хэрэгтэй байхгүй юу? Яагаад тэгэхээр үндсэн хууль бол тэнд зөв хамгаалалт хийж чадаагүй. Тэр симхигээр нь орсон. Зүгээр юухийн хүмүүсээс бараг нууж угаад ордсон гэдэг утгаар нь ярьж байгаа юм шүү дээ. Тий. Тэгэж болохоор хийцэл байхгүй юу? За. Үзэгчид та бүхэндээ өнөөдөр одоо ламжууга гүнбэлэг Үлзийбаатар доктор бид одоо юу ярилцсан бэ гэхээр өнөөдрийн шинэ үндсэн хуулийн зарим одоо шин чанарын тухай үзэгчид та бүхэнд мэдээлэл хүргэх зорилгоор ярьлаа. За тэр дундаа бол үндсэн хуулийг өнөөдөр өөрсгөө яах вэ гэж одоо яригдж байгаа үеийн зарим санаа бодлыг ч одоо сонслоо. Өөрөөр хэлбэл манай зочид бол янз бүрийн санаа бодолтой байна. Үндсэн хуульд өөрчлөхөөсөөр аргагүй гэсэн зөвлөд чвээ гэж үзэж байна. За үндсэн хууль өнөөгийн тогтолцоо боломжоо шавхаагүй харин хэрэгжүүлэлтэн дээр алдаа оноо гарсан гэж одоо үзэх үзэлж байна. Ингээд үзэгчид та бүхэндээ өнөөдрийн нэвтрүүлгийг сонирхож үзсэнд баярлалаа.